Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих төслийн хүрээнд төслийн баг болон гендерийн эрхтгч байдлыг хангах салбар хорооноос 7 модульт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд гендер ба биологийн олон янз байдал, биологийн олон янз байдлын үндэсний бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд гендерийг нэгтгэх зэрэг сэдвүүдийг хамруулан судлуулж байгаа юм. Сургалтад Дархуул аймгийн гендерийн эрхтгч байдлыг хангах салбар хорооны гишүүдийг хамруулж сургалтын төгсгөлд сертификат олгох юм а. Ингэснээр гишүүд өөрсдийн харьяа байгуулах, салбар нэгжүүдэд гендерийн чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх эрхтэй болох юм а. За гол ачааллууд нь юу гэхээр ер нь бол манай төслийн гол зорилго нь бол үндсэндээ Монгол улс бол үндсэндээ 3 том бодлогыг бол хэрэгжүүлэхээр зорж байгаа. Нэгдүгürt нь бол биологийн үндэсний төлөвлөгөө, хоёрдугаарт нь уур амьсгалын дасан зохицох төлөвлөгөө, уур амьсгалын үндэсний төлөвлөгөө гэдэг. За эдгээр төлөвлөгөөдийг хэрэгжүүлэхийн тулд бол энэ бодлогын нэгдмэл байдлыг одоо хангах бол шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ 3 одоо хөтөлбөрөөр дамжуулаад Монгол улс бол олон улсад бол үүрэг амлалт хүлээсэн байдаг. За энийг бол бид нөгөө улсын төвшөнд, орон нутгийн төвшөнд ингээ буулгахын тулд яалтч байхгүй орон нутгийн төвшөнд дамжуулж байгаа бодлогууд, эдгээр бодлогуудтай нь бол тодорхой хэмжээнд уялдаатай байх шаардлагатай байгаа. За энэ хүрээнд бол манай төслийн хүрээнд бол Дархан аймаг, Сэлэнг аймаг, Зөөрангай аймаг дээр бол манай төслийн одоо туршилтын аймагуд маань бол байгаа. За тэгээ энэ хүрээнд бол бид нар бол Дархан аймгийн одоо бодлогын 5 чиглэлийн үндсэн зорилгын түн шинжилгээ хийгээд за энэ дээрээ үндэслээд бол ер нь бол энэ нөгөө нэг гендертэй холбоотой асуудлыг бол тодорхой хэмжээнд энэ сургалтыг үе шаттайгаар модультайгаар ялангуяа нөгөө нэг олон нийтэд байдаг хэвшмэл ойлголтыг бид нэг зөвхт нэг одоо ойлголттой болгох юм сургалт их зайлшгүй шаардлагатай байна. За нөгөө талаас манай Дархан аймгийн тамгын газраас бол энэ хүсэлтийг бол тавьсан. За энэ хүрээнд бол бид нар бол өнөөдөр ингээд энэ сургалтыг хийж байгаа. Дархуул аймгийн засаг даргын тамгын газрын эрүүлсэн санал хүсэлтийн хүрээнд энэхүү сургалтыг явуулж байна.